Сайн байцгаана уу? Та яг одоо Inside Out нэвтрүүлгийг үзэж байна. Өнөөдрийнхөө дугаараар бид хартал гэдэг сэдвээр ярихаар сэтгэл зүйч Намоныг студидтэй урьсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За. Нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. Хартал гэдэг сэдвийн талаар маш их контентуудтай. Энэ талаар одоо баг номч байдаг. Тэ хүмүүс ингээл баг байнга ярьдаг, найз хотод ч юм уу найзууд уулзаад дандаа харталтын талаар ингээл миний өргөн дэлгэр сэдв. Гэхдээ яг сэтгэл зүйн шинжилгээ ухаан яг сэтгэл зүйчээс бас бид нэ арай дэлгэрэнгүй мэдээллийг авъя гэдэг зорилгоор бас нэг үзэгчийн захааг бидэнд уншиж өгье. Тэгээд тэр захаанд аваа бас ярилцъя тий. За би нөхөрт гараад 6 жил болж байна. Бид хоёрын харилцаа сүүлийн үед үнэхээр аимшигтай санагддаг болчихсон. Нөхөр маань намайг байнга харддаг, хаашаа явж хинтээ уулзаж байгааг минь тасралтгүй асууж шалгаадаг болсон. Анхандаа энэ зүгээр л анхаарал халамж мэт санагддаг байсан боловч бүр амьдралын минь бүх хэсгийг хянах гэж оролдож байна. Байн гутас шалгадаг, ажил дээр хүртэл гинтийн шалгалт хийж байгаа аятаа ирдэг. Заримдаа жаахан оройтож харахад гуурдаж, гар хүрхэж буцахгүй байгаа намайг үнэхээр айлгаж байна. Би хайртай хүнээ хуурж мэхэлж араар нь тайгүй гэдгээ дахин тайлбарлах хэрэг гардаг. Ийм нөхцөл байдалд би яг одоо яах ёстой вэ? Энэ сэтгэл зүй дарамт хүчирхийл мөн бидтэй. Би үнэхээр цөхөрж яах учраа болохоо боллоо та бүхний үнэт зөвлөгөө хүлээж байна гэсэн байна. За гар хүрхээс ч буцахгүй байгаа гэдэг нь болохоор арайч гар хүрчээг байна. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол асар их дарамтанд байлгаад байгаа юм. Тэгэхээр харталтын ерөнхийдөө бол 3 үе шат гэж байгаа. За эхнийх нь бол арилгах боломжтой буюу төрхөн зур одоо илрээд үзэгдээд өнгөрдөг. Хоорондоо итгэлцээд ярилцаад ойлголцох боломжтой байдаг. За хоёр дахь нь болохоор арай илүү дундаж үе шатанд орж ирж байгаа буюу тэр нь одоо нөгөө хий хардах. За болоогүй зүйлсийг болсон мэтээр төсөөлөх, нөгөө хүнийгээ өөр хүнтэй болцсон байна гэж тэр бодсон бодлоо шууд нөгөө хүндээ тулгах. Тэгээд дээрээс нь нэмээд гинт тэр ажлууд дээр нь очих ч байд юм уу. Утсын кодыг мэдэх, Facebook тэр сошиал хаягийн бүгднгийнх нь кодыг мэдэх нэвтэрч орох хүртэл. За ийм төрлийн хүмүүс бол хамгийн түрүүнд эхлээд өөртөө итгэлгүй байдаг. Алдчих үедээ намайг орхиод явчих үедээ гэсэн байнгын айцтай байдаг. Тэгээ хажууд хүнээ байнгын ингэж шалгаад тагнаад яваад байдаг гэсэн. Хоёрт амьдралынхаа хугацаанд тэр амьдарч исэн тэр түүхийнхаа замналт бол ерөөсөө эрүүл харилцааны загвар барагтаа харагдаж үзээгүй. Аав ээжийг нь харддаг ч байд юм уу, эмээ өвгөө нэгээ харддаг. Эсвэл хамгийн их одоо тэр адвтац хийсэн хүмүүс үеэл ах эгч нар нь бас хоорондоо нэгээ тэгэж харддаг токсик харилцаатай байсан гэж болно. Тэгэнгүүт харилцааны эрүүл загвар гэдэг бол энэ хайртай бол харддаг юм гэсэн ойлголттой байдаг буюу тэр хүн сэтгэл зүйн травматай байж болно гэсэн. Тэгэхээр тэр хардуулаад байгаа хүндээ асуудал байгаа биш, хардаад байгаа хүндээ л асуудал байна. За энэний дараагаар бүр 3 дахь үе шат буюу параноид хүмүүс гэж ярьдаг. Бүр юм гаж харталтай гэлдэг. Өөрөөр хэлбэл чи миний хэснээр байсангүйгээд ороод ирэнгүүт нь шууд одоо хүчирхийлэх буюу зодох. Үгүй юм ухаагаар хараах. Тайван байхгүй гэрээс нь ч гаргахгүй түгжих. Тэгээ чи надаас бусдыг харах хэрэггүй, чи надаас бусадтай харилцаанд орж яах юм буюу өөрөөр хэлбэл тухайн хүнийг нийгмийн харилцаанд ч оруулах гэсэн. Тэгээ ийм төрлийн хүмүүс бол анхандаа маш гоё мэдрэмжийг нөгөө хүндээ одоо хостой төрүүлж өгдөг байна. Би зөвхөн чиний төлөө байна. Би чамайг хизээж хайж явахгүй. Би чамайг сайхан амьдруулна. Би бол чамайг алхан дээрээ бөмбөрүүлнэ гэж хэлээд ингээд эхлээд яг бүр ингээд амар хүчтэйгээр өөртөө манифест хийж ингэж татаж ингэж дурлуулж чаддаг. За тэгээд нэг гэрт орлоо. Гаж үртлүүд нь эхэлдэг. За энэ бол санаатай хийж байгаа үртэл буюу эмгэг төвшөнд очсон хүмүүс. За дээдх нь бол харьцангуй түвшүүр өндөртэй, сэтгэл готралтай, өөртөө итгэлгүй, эсвэл өмнө нь нөгөө хин нэгэнд хууртагдаад алдсан хашрамтгай тийм хүмүүс бол одоо энэ цагаан дээр гарч байгаа шиг байж болно л гэсэн үг л дээ. Тэгэхээр гэр бүлийн харилцаа, хосын одоо зөвлөгөө авахаас илүүтэйгээр хөө хүний, бие хүний түвшүүрийг бууруулах, сэтгэл готролыг даван туулах, хизээнээс хинт ч итгэж чадахгүй зөвхөн өөртөө итгэдэг болсон вэ гэдэг шалтгааныг ихлэ тодруулах хэрэгтэй. Тэгэхээр бүсгүй биш залууг мэрэгжлийн хүнд хандаас айл гэж зөвлөмөр. Хүмүүс ингээл хайртай бол хардах хэрэгтэй гэлтэй гэдэг шүү дээ. Энийг одоо жишээ нь баг ингээд маа нөхөр би нэг тийм юм сонсч ирсэн. Маа нөхөр намайг баг ерөөс хардахгүй байна. Оройтод ирж хахад нэг ч удаа хаачаад иргүүж бүр асуухгүй байна. Тэгээ асуухгүй болохоор нь би бүр дахин ингээ гадуур бүр ингээ албаар шалгаад найзуудаа ингээ оройтод баг байрныхаа гадаа би баг ингээ сууж агаад ингээ уурсан чинь залгахчгүй хаачаад ирлээ гэж асуучгүй юм. Тэгээд хаачаад ирж байгаа нэг асуухаар нь албаар
би шоуж байгаа дэрлээ гэж за унт гэд унтчих юм. Энд чи одоо юу гэсэн үг юм бэ гэ тэ. Бараг ингээд тэ хартахгүй бол надад хайргүй хүн байна гэсэн гээ бас нэг юм мэдрэмж нөгөө талдаа бас хүрэг байгаад тий. Нөгөө давс усын тааруулна гэдэг шиг мэдээч тухайн хүнд санаа зовних юм бол байх л ёстой л да тодорхой хэмжээнд өөрөөр хэлбэл тэгж оройтох санаатаагаар оройтох эсвэл одоо утсан дээрх ямар нэг ирсэн юмнаас одоо нуугдах ч үгүй юм уу те эсвэл уцаа нууж тавих эсвэл өөр илүү дугаартай илүү сошиал хаягтай тэр нь нууц байх ч үгүй юм уу те ийм тохиолдлуудад бол хайртай бол мэдээч сэрдэн энэ юу юм бэ гэж ярилцахыг одоо хүснэ асуудалтай нүүр тулах буюу энэ талаар хоёулаа ярилцъя чи надаас хурж ийн үү гэдэг юм уу те ингэж асуух юм бол энэ бол хайрын илрэл. Өөрөөр хэлбэл бодиттой зүйл дээр хүн тулгуурлаж хардах хэрэгтэй. Ийм зүйл болоод байхад ч хардахгүй асуухчгүй байна гэдэг чинь харилцаа дууссныг шинжиж байна. Тэр хүн өөрөөр хэлбэл тэр хүний хайч нь хамаагүй сонголт зөвхөн чиний гарт ихэд орхисон байгаа гэсэн. Өөртөө итгэлгүй байдал бол мэдээж айцтай бас нэг бараг л утга нэг байх л гэж би бодоод байна л да. Тэгэхээр ерөөсөө нэг айцтай хүн л за ингээл харилцааны харталтын 1-ээс 2 руу бүрсүүлдэ 3 руу гэж шилжээд өөрөөр хэлбэл тэр нэгд байгаа хүн явсараагаа тэр параноид руу очих боломж байдгүй. Эсвэл параноид хүн бүр тусдаа байд юм уу? Магадгүй бүр тарих завгшлтай нөгөө нарциссист хүн тусдаа бүр шал өөр хүн байдаг гэдэг шиг ийм хүн бүр тусдаа энэ хоёр ангилаас бүр тусдаа байдгүй. Энэ явсараагаа тийм болгодог. Эргэн тойронд нь байсан хүмүүс өөртөө яаж харьцдаг байсан. Хэрхэн хүчирхийлэл донд өсөж тойрнож бий болсон. Тэгээд мөн тухайн хүний үдж байгаа тэр харж байгаа хобби ч гэдэг юм уу, өөрт найзалдаг найз нөхөд гэд бүх тэр эргэн тойронд байгаа фоноос нь ч ерөөсөө шалтгаан. Тэгжээж сая тэр өөрийнхөө бие гэдэг хүний бүтээгдэхтэй адилхан параноид хүн гэсэн тэгж өөрийгөө бий болгоно. Төрхөөсөө тийм хүн гэж байхгүй. Ерөөсөө цагаан цаасан дээр бичигдэж байгаатай яг адилхан параноид хүмүүс тэгж л бий болно гэсэн үг. Одоо харталтын 2 дугаар левел дээр тэр нөгөө утасныхын код модыг мэдэх гэж ярьж штэ. Тэнгүүд хосууд ингээд хосууд юм чинь биенийхээ кодыг мэддэг байх хэвээр. Ил тод байх ёстой гэд ингээд тийм одоо бүр соёлтой хосууд байдаг штэ. Ингээд манай гэр бүлийн соёл бол ингээд те биенээс юугаач нуудгүй утсыг хүртэл одоо банкныхын картыг хүртэл мэддэг зэддэг. Энэ бол ингээд ил тод илэн налангүй байж байгаа байдал гээл те. Тэгэд энийг ингээд хүн ингээд хүндлэнгүй сонсохоор өөний чи ямар гоё бие биендээ итгэдэг. Ямар буруу ингээд те бие биенээсээ бараг нуух юм уу гоё амьдрдсан юм биш те гэж хүлээж авдаг хүнж байна. Ямар амир хэцүү юм бэ гэж ингэж боддог ч хүмүүс байна. Тэгэхээр энэ талаар ойлаа ингээд жоохон дэлгэрүүлж яриул те. Энийг ингээд хүмүүс ингээд байх ёстой гэж хүсдэг хүмүүс байгаад шүү. Гэтэл яг үндэ тэр бол харталтын 2 дугаар шат руу аль хэдийн орцсон байгаа үйл. Яг үнэ. Тийм яг аль хэдийн. Тэгэхээр хэрвээ гэр бүлийн хоёр хоёулаа хүлээн зөвшөөрөд байгаа тохиолдолд мань хоёр хүн хоёулаа тийм гэсэн үг үү? За энийг болохоор тайлбарлая гэх юм бол нөгөө гэрэл байгаа газар сүдэр оршдог байхгүй юу? Гэрэл байгаа л бол сүдэр байгаа. Тэгэхээр тэр хоёр хоорондоо бүх юма мэдэлцээд шүү дээ. Кодыг мэддэг, банкны картыг мэддэг. Тэнгүүд аль алинд нь дахиад нэг нууц байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл ямар ч нууцгүй одоо хоёр хосууд байх боломжгүй байдаг. Ээж охин хоёрын нууц байж болно, хоёр найзын нууц байж болно, ажлын одоо дарагтайгаа үзсэн нууц яриа байж болно, тэ аль нь ч байж болно. Тэгэхээр хүн хитрхи их өөрийгөө дэлгэж харуулж байгаа нь ахаад ардаа нуух түмэн нууцтай болгож өгч идэг. За энэ нь буцаагаад өөрийг нь хүнийг хардах, нөгөө хүнээс сэрдэх, энэ надад ийм байгаа юм чи энэ ч гэсэн байж л таараа. Чамд байгаа юм шүү. Чи надад хавлаг надад нээж харуул гэдэг ингэж хардаж эхэлдэг байхгүй. Тэр хардтал яг энэс үснэ. Хитрхи нэгнийхээ тэр хувийн орон зай гэдэг юмыг огт байхгүй болгоод нэгнийхээ тэр сошиал аккаунт руу зөвшөөрлгүй ороод нэгнийхээ банкны тэр нууц кодыг зөвшөөрлгүй хийгээд худалдаа авалт хийж ийна гэдэг чинь нөгөө хүнийхээ итгэлийг олох тэр юм дээр дэвсэж хайж ийна л гэсэн. Тэгээ нийгэмд бүх юм дэлгэгдсэн байгаа хүн өөртөө нууц байх ёстой гэж үзээд заавал нэг нууцын байлгадаг нууц данс эсвэл нууц утас эсвэл нууц сошиал хаяг тэргүүрээ яг өөрийнхөө байгаад бичлэгэр илүүдээ эсвэл зүгээр нэг стори хийдэг ч байт юм уу. Ямар нэгэн байдлаар л хитрхи ил байгаад байна гэдэг чинь цаана нэг юм байгаа л гэсэн үг. Ямар ч нууцгүй хүн байх өөрөөр хэлбэл ямар ч боломжгүй байдаг гэсэн. Одоо тэгдэг штэ. За би чамд ингээд те ингээ үнэхээр хайртай би чамайг ингээ хуураа хизээчихгүй чи ингээ миний бүр чатыг чарсан болно гэл уцаагүй л те. Би банкны картыг ч аваа яв. За банкны карт бол яг угаасаа тэр чинь нэг юм хэрэглээл авахгүй мөнгөтэй яв. Тэгэхээр за яг ингээ аваад хэрэгтэй юм авчих. Чи би чатыг ч унсан болно те. Одоо миний усны код тэр шүү гэл ингээл хүнд ингээ өөрийгөө дэлгэж нөгөө хүн тийм сэтлэггүй байх ч юм уу тийм юм бодоогүй байхад бүр ингээд өөрийгөө ингэж өгөөд байгаа нь
бас нөгөө хүнийг өөрийнх нь хувийн одоо орчин руу улам илүү халдах тэр замыг нь бас нээж өгөөд идэх хүмүүс бас байдаг бах те нөгөө талдаа. Хэтэрхий төрүүлж дэлгэж өгж байгаа нь хамгийн хартай байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл зөрүүлээд би чамд тэгж болоод хаад яагаад чи надад тэгж болохгүй байгаа юм бэ гэдэг шаардлага тавьж эхэлдэг байхгүй. Тэгээ нэгэнт яхаа нөгөө хүнийхээ амиг ороо харцсан юм чинь тэгээд за энэ хүнээр надад харуулсан юм чи би харуулахгүй болохгүй гэж харуулчих. Тэгэхээр одоо яг ийм асуудал гарч хардтал гэдэг тэгээ яг юу юм бэ гэдэг юм орж ирээд байгаа байхгүй. Хэлэлж тий нөгөө одоо нөгөө хүн ч одоо хардталгээ бодохоор итгэхгүй за өөртөө итгэлгүй ингээл одоо тийм үү. Нөгөө талаасаа бас ингээд өөрийгөө бас хүнд итгүүлэх гээд бас тэр үйлдэлийг хийгээд дээ шүү дээ. Тэр хүн хамгийн хэн илүү хартай нь тэр үйлдэлийг хийж хийдэг. Тэгэхээр хүнийг бас өөртөө итгүүлэх гээд байна тийм үү. Тэгэхээр энэ одоо яг тэр хүнийг одоо хийсэн үйлдэлд нь итгэхгүй намайг ингэж байгаа юм шүү гэж хардас сэртгэхээс гадна бас өөрийгөө давхар итгүүлэх тийм бас нэг хэрэгцээ байна. Тэгэхээр эн чинь ингээд амар олон асуудлуудын комплекс чинь нийлээ хардталт болоод байгаа юм шүү. Тийм болохоор хүмүүс на харчин өвчин шүү гэж хэлдэг. Үнэхээр яг өвчин гэж орох уу? Гүн чинь мангар олон юмнуудаас ингэж давхарлалтаж ингэж явж байгаад хартай хүн болж байгаа үстэй. Тэгэхээр энэ бол яалтч өвчин болов. Тэгэхээр энэ ингэж байгаад биш. Засрах, эмчлэгдэх боломжтой. Магадгүй яг хуу эн чинь нөгөө өөрөө тэр хүний дадал хөвшил зуршлаас хамаарат нэг жоо цаг хугацааны хувьд урт богино гэдэг нэг юм яриад баг тий. За нийтлэг ер нь эхний левелийн хардталт бол яг хуу хүн болгонд л нэг баг жижиг баг маг ч юм уу нийтлэг юм бол илүү бодтой юм дэрсэн. Бодтой юм дээр үнэхээр тэгээд байварсан болохоор гэдэг. Тийм 10 байхгүй. Үнэхээр нөгөө нөхцөл байдал нөөцсөн болохоор тэр хүн тархин жоохон илүү ажиллаад идэх те. Хоёр дахь левел рүү ороод ирэхээр энэ яг нөгөө бүр нийтлэг байгаа даа. Тийм нийтлэг. Утсын нутаг яадаг гэдэг да гэд. Тэгэхээр манай ингээд залуучуудын дунд аль хэдийн хардталт гэдэг одоо сэтгцэн өвчин гэхүүс идэхүүн асуудал юугүй те. Энийний бүр хоёр дахь левел рүү н орцсон ингээд хүмүүс нийтлэг гэр бүл дотор харагдаад байдаг юм бэ. За параноид гэдэг хүмүүс бол бид нар ингээд сүүлийн таарч фэйсбүүкээр асар олон хохирогч нар ингээд зураг тавьж байна. Яг наадахны чинь талаар. Бүр ингээд айгүй эвгүй надад хардаад байгаа байхгүй. Зургийг нь харахаар амар даруухан хизээж тийм зүйл хийхэргүй. Тэгсэн хэрнээ цаана асар өндөр хэмжээний бүр тийм одоо энэ тархины гэмтэл юм уу? Хүчирхийлэгч. Тэгэхээр хүчирхийл хийж байгаа бүр тийм тархиндаа одоо тийм гэмтэлтэй байдаг юм уу? Энэ зан үйл нь хаанаас нь гараад байдгийг бүр одоо чинь нөгөө хайрлаж байгаа хүнээ өвдөхүй гэдгээс шаналх вэ надаас зогсооход минь өвдөхүй ингээд цус нь гарч байж гэдэг юм уу те? Ийм мэдрэмж огт байхгүй шүү дээ. Bipolar байж болно эсвэл шизофрен байж болно. Зөв. Ингээд хуваагдсан байж болно. Нэг үедээ одоо уурсан үедээ нэг өөр хүн, энгийн үедээ нэг өөр хүн ч. Тэгээ энэ хоёрын хооронд өөрөө санаад агаар тэгээгүй буюу яагаад тийм болоод байгаа өөрөө одоо хянах чадваргүй болсон ч гэдэг. За одоо нэг арай өөр талаар ярил. Параноид хүн одоо тэр хүчирхийлээд байна шүү дээ. Бие махбод тий. Тихгүйгээр хийдэг зүйлүүд байдгүй. Гараараа хүрхгүйгээр үгээрээ ч юм уу тий. Хацаараа ч юм уу юу ахгүй юу. Гаргахгүй би чамд хайртай болохоор түгжиж гин гэнэ бол ардматар гардаг шүү. Энэ тэгтээ миний бодлоор хараад байхны 2010 оноос эхэлж үүссэн тэр нийгмийн шаталтай холбоотой гэж хардаг. Яав нэг хэсэг сайн ээжийн хүүхдүүд бол муу, унхаагүй, арчаагүй залуу. Харин токсик залуучууд кул тий. Өндөрлөө аваад явчихдаг ядчих. Өөрийн гэсэн үзэл бодолтой гэх тэнгүүд тэрэн дээр нөгөө нарциссист, тэр bipolar тэр ингээд бусдыг хүчирхийлдэг, дарангуйлдаг, дардаг, өөрийнхөө гүйждэг, хүний хайр инэрл гэж юу байдгийг мэдэхгүй ингээд энэ залуучуудыг бүр одруулаад ачиж байгаа байхгүй юу? Гэтэл яг үнэндээ хайранд өссөн тэр хүнийг яаж хайрлахаа мэддэг ээж хөвгүүдийг болохоор юу ч мэдэхгүй, итгэхгүй, сулбгаар те нэг юм шалчхан мами бой гэж дуудаад те мамис бой гэдэг нэр цололцож байгаа байхгүй. Тэнгүүд хин хизээж тэр ингээд нийгэмд одоо тийм кул гэд хүлэн зөвшөөрөгдөж байгаа юм чинь би ээжийн хүү гэж зарлахыг хүсэх юм. Үгүй л гин шүү дээ. Би ч гэсэн тийм байхаа хүсэж ингээд нөгөө муу юм лугаал явчих жоохгүй. Одоо яг нөгөө мега майнд дээр гардаг шиг сайн байх гэж хичээгээд бусд нь түүнийг одоо хүлээж авч хүндлэхгүй бол би муу ахтай сайн юм байна ингээ мууг нь хийж байгаатай яг адилхан. Нийгэм өөрөө энийг ингэж бий болгож гаргаж ирсэн гэж хараад байгаа. Нөгөө харддаг те чи яг хайчих гээд байгаа. Одоо нөгөө монголчуудын соёл дээр бол эр хүн болвол ийм одоо ар гэрийн ноён нуруу те буур сууртай юм ханхар цээжтэй ингээл нэг тэр гэр орныг үгээрээ хөдлөж идэг тийм байх хэрэгтэй гэдэг нэг тийм нийтлэг одоо соёл байна да манай. Тэнгүүд тэрэн дээр нөгөө нэг эр хүн эмэгтэй хүний дээр гэж
сардаа нэг зодох ёстой ч гэдэг юм уу те. Эсвэл ингээд чи надаас олдож болохгүй эмэгтэй хүн ариун байж төр ариун байдгийн зайдгийн ингээл те. Өөрөө бол хэдэн мянган одоо хүүхэнтэй байх нь бол хамаагүй ч гэдэг юм уу. Нэг ийм соёлоосоо болоод бас давхар ингэж параноид хүмүүсийг бий болгож өгж байгаа нийгэм өөрөө. Тэр хүнийг ингэж одоо маань нэвтрүүлэг дээр ингээд аюул олон сэдвүүдээр ярьдаг байхгүй. Тэгээд би анзаараад хараад байхад бас миний өөрийн бодол бас тийм нэг төрлөхөөсөө бүр нэг юм тийм үнэхээр засаршгүй хэцүү төрсэн хүн гэж би бол байдаг гэж би итгэдэггүй. Цэвэр хажууд байгаа хүмүүст нөлөөл за тэгээ нийгмийн одоо хоёулынх нь ярьж байгаа тий энэ бүх юм надад ингээд энэ нарциссист ч бай, манипуляц хийдэг хүнч бай, юу ч бай энэ дандаа зохиомл юм аа. Тэр хүн ингээд нийгэм дотор бүтээгдээд эвдэгдээд өөрөөр хэлбэл нэг төрлийн хохирогч тэнд яваа. Бид нар тэр хүнийг би болцсон цагаад одоо ингээд параноид ч юм уу тийм хүн босныхан дараа л жигшиж бүр ингээд байгаа мэдээж тэр хүний үйж байгаа үйлдэл бусдад болон өөртөө гэмтэй бусдынхаа одоо эрүүл амьдрах ингээд аюулгүй амьдрах тэр эрхэнт нь асар өндөр хэмжээнд халдж байгаа тэр нь бол үнэхээр буруу. Гэхдээ тэр хүн ууг нь жоохон байхдаа бас гинэн нэг балчир хөөгдөл явж исэн байгаа байхгүй тий. Тэгэхээр нийгмийн юмыг тэгж амар хүлээж авч тэр нь одоо баг тархиных нь би ингээд тэр нэг төвшөнд нэг юм гэмтэл үүсчихэд байгаа юм гэж би хараад байгаа байхгүй. Одоо гаднаас нэг механикаар юм зогцсонтой адилхан дотор сэтгэлд нь нэг юм асар өндөр хэмжээний трама үүссэн ч юм уу нэг юм бүх юм ингээд нэг зохиомлоор бид нар нэг юм араатан шиг хүмүүсийг би болгочоод өөртөө тэднэрээс зугатаагаад яваад байгаа юм шиг. Гэтэл нөгөө талаасаа параноид хүн ч юм уу одоо юу ч бай ингээд яг тулж харц яг ингээд залъя гэж явбал баг ч гэсэн засал авдаг гэдэг байгаа байхгүй. Тэг ингээд хонглогын үзүүрт гэрэл хасч байдаг. Тэгэхээр одоо сүүлийн фэйсбүүкээр айгүйх явж байна. Тэр гэр бүлийн хүчрхийлд орсон эмэгтэйчүүд нөгөө ингээд намайг анх яаж ингэж гуйж авч суулаа тий. Тэгчээд ингээд бүр гүйл гарын дутгаар дутсан. Тэр сүүлийн сар марын өмнөх пост бол тэр бол үнэхээр надад үнэхээр аимшигтай санагдсан. Тэгээд сүүлдээ бүр найзуудтайгаа дуудаж авчирч бүр нэмж дарамтлуулдаг гэдэг юм уу те. Тэгэхээр бас тэр хүн найзуудтайгаа өөртөө адилхан хүмүүс олж сонгоод ийн гэсэн үг үстэй. Тийм шүү дээ. Хүн угаасаа эргэн тойрныхоо 5 хүний нийлбэр нэгдэг. Яг өөртөө ямар нэгэн байдлаар ижил төстэй хүмүүсийг өөрөөрөө хүрээлүүлж идэг. Тэгэхээр тэр хинтээ найзалж энэ хүний найзаар нь тань мэн гэдэг үг чинь бол яг байхгүй юу. Нийгэмд хүн угаасаа хэрэгцээнийхаа шатлалаар хүлээн зөвшөөрөгдөхийн тулд өөртөө ямар нэгэн байдлаар ижил төстэй хүмүүстэй очиж найзлаж нөхөрлөж тэдэнтэй санал бодлоо хуваалцаж амьдралынхаа аз жаргалтай жоо гонигтай ч тэр мөчүүдэд хуваалцаж идэг. Тэр хүн угаасаа яг тийм хүмүүс дундаа л эргэлдээд идэг. Бас нөгөө өнгөрсөн харилцаа загварчлал бас хүнд ингээд нөлөөлдөг байх л та. Жишээ нь эксүүд нь магадгүй 2-3 удаа хүнд хаягдсан ч юм уу те хууртагдсан бол угаасаа дараагийн харилцааг автоматар тэр хүн намайг хайчих үдэ, ахаад хай явчих үдэ, ахаад хуурчих үдэ гэдэг сэтлэр өөрийн ирэхгүй тэр бас өгүүлдэл гаргаад байна те. Хаширсан хүн тийм л те. Тэгээд дээрэс нь бүр бага насны драма орж ирнэ. Нөгөө хамгаалах механизм нь ажиллаж эхлэегүй тэр өөрийгөө хамгаалдаг, өөрийгөө биеэ өмөрч одоо эхэлдэг тэр үйлчлэл нь эхлэегүй байхад нь шууд өөрөлдөө довтлох буюу тэр нөгөө нэг үе мухаар хэлэх байдаг байхгүй юу? Чистэй ямар арчаагүй юм бэ? Чамд дэм юм надад өгж байгаа чи ингээ явцсан байгаа юм да. Хүний итгэл дааж чаддгүй гэл ингээл эцэг эхчүүд ч бай, асран хамгаалагчд бай, тэр сургууль өмүүлэгчтэй хэлдэг үнэд бол бүр амар шүү дээ. Толгоогоо мартаад ирчихгүй яасан ч гэдэг юм уу те. Аавч ээж чинь юм чинь бэлжихгүй арчаагүй гаггүй гэл ингээл байж болох тэр хүүхдээс өөрөөс нь шалтгааллах юм хаавс ээж аавыг оролцуулдаг ч гэдэг юм уу. Эсвэл ээж аавс шалтгааллах хариуцлага юм хүүхд төр тогтдог ч гэдэг юм уу. Эдний ээж аав хоёр нь явуулахгүй гэж наа эдний гэрийнхээ угаасаа юм хороглоо толсон болсон гэл те. Тэгээ ингээд тэр үед чинь нөө хүүхэд өөрийгөө жишээ нь тэр бага насны хүүхэд бол өөрийгөө өмөрч үг гэлж чадахгүй байхгүй. Өөрөөр хэлбэл тэр хамгаалах механизмын ажиллах болоогүй байгаа гэсэн. Ингээд тэр юмнууд нь гэмтчихсэн том болоод яах юм. Өөрийн ирэхгүй жоохон ууртай дүрс хийж ингэж ууралдаг өөрийгөө ингээ хамгаалахын тулд бусдыг төрүүлж эвгүй үгээр хэлдэг төрүүлж гар талаадаг төрүүлж ямар нэгэн эрсдэлтэй зүйл рүү одоо гар дүрдэг ч гэдэг юм уу ингээд эхэлдэг гэсэн. Тэгэхээр ийм төрлийн хүмүүс чинь нөгөө өөртөө итгэлгүйгээсээ болоод дэрэгдэг ханижлаа тайван байхгүйгээр ажлаа тараад оройтод ирэхэд нь хоолоо эзнэ гэж асуухын оронд хаагур хинтэйгээ явж байгаад 2-3 минутыг залхичвтаа чи юм гэдэг нэг сууж. Өөрөөр хэлбэл тэр хийсвэрлэн бодох, төсөөлөн бодох, орон зайн төсөөлөл гэдэг юм байхгүй. Тань мэдгүй хөгжлөн тэр өсвөр насндаа зогсчихсон. Ингээд ерөөсөө тоглолтлууд нэг нэгээр гараад эхэлдэг. Тэгээ ийм хүмүүст нэн тэргүүнд хэрэгтэй байдаг хэрэгцээ гэдэг юм бол ойлгогдох хэрэгцээ байдаг. Тийм үү чи тэрнээс болоод тэгсэн байх штэ гэх. Тэгэхээр тэнд ингээл хасгартлаа үйлж эхэлдэг байхгүй. Тэрийгээж өөрсдөө мдээгүй дэрэгдэх хүмүүсээ химлээл сууж. Би л зовоод байгаа.
миний санааг дандаа ингэж зовоодог. Утсаа автгүй гэт ингэж зовоос авчихдээ байхгүй. Гэтэл яг үүндээ тэр хийж байгаа үйлдэлүүдэнд эрэгтэй хүний илүү зовоож, илүү хэмнэлж идэг гэдэг. Тэр хартай хүмүүс нийгмээс ээж тэр, гэр бүлээс ээж тэр, эргэн тойронд байгаа тэр бүхий л хүмүүсээс л ингэж гэмтэл авч ижил одоо хажууд хүнээ бүр 2 3 дугаар шатанд хүртэл ингэж химлэж амьдэрдэг гэсэн. Тэр монголчуудын залуу үеийнхэн угаасаа л соц үеийнхэн тийм байсан дөө. Хамаа намаагүй гэр орондоо ирж харагддаг орон байрны харагдалт их байлаа. Тэр үед ингээл хоорондоо айгүй муухан хараалууд хэлдэг байлаа. Нэгнийхээ хүүхдийг дуудаж гаргаж ирээл дуулахгүй бол ингээл загинж гिचээд юм аав ээж нь уурлал бүлтийтлээ нүүлэмслэн гоожаал дуулдаг байлаа. Энэ үеүүдэд хүртэл хүүхдийн хамгаалах механизм гэмтэж байгаа шүү дээ. Хүсээгүй байхад дуулуулдаг бүжиглүүлээд шүлэг уншуулад шүү дээ. Тэр олон ингээд архитарстай нөхцөлд очсон хүүхд чинь ингээд яах вэ гэдэг айц бас төрж байгаа шүү. Тэгэхээр ингээл тэр нийгмийн бүтээлүүд ч одоо ингээл бид нар амьдрал зохиогоод яг Монголын залуу үеийнхэн болоод гарч ирж байна. Гэр бүл салгалт аимшигтай их байна. Нэг хасар токсик хараар харилдаг буюу нэгэндээ итгэж өгөхгүй байнгын хардж, сошиал хаяг байнгын тандж, одоо бүр ямар сайндаа нууц камер хүртэл суулгаж эхэлж штэ. Зарн марн гэсэн зарууд битүү одоо ерөөсөө. Тэгэл ерөөсөө локейшн хаана гэдэг юм нууцаар утсанд нь суулгаж чинь те. Тэр энэ сошиал одоо дэлхийд дахин дижиталжлагдлахын хэрээр харталтан ч гэсэн бүр юм сүлийн үеих дэвшилтэд болж эхэлж байгаа. Юм яриаг нь нууцаар сонсдог болж байна. Хаана явж байгааг нь хардаг болж байна. Тэнд тгээ явсан юм биш үү гэж тулгадаг болж байна. Тэгэл энэ чинь л ерөөсөө л ингээл тэр нийгэмд яаж амьдарч өсөж бойжж бий болсон. Одоо тэрийг л ингээл ашиглаад өөртөө хамгаалаад би амьдралаа бүтэн авч ял тийм төлөө гэж хэлж байгаа. Одоо ч баг бүх юм ил болсон шүү дээ. Хиний зурган дээр хин зүрх дараад хин яасан юм хандаад байдаг. Өөрөөр хэлбэл бас нөгөө нэг баг төвшний арга төлж үзэж байгаа юм байл сүүлийн үед те ингээд ихнэртэй найз бүсгүйтэй бижиж өөр хүний зургандоор юм бичих гой сайхнаар нь илэрхийлэх дуудах чад бичих те өөрөөр хэлбэл нөгөө жоохон үдэлтийн процесс тэнд нэг би энд байж шүү гэдэг нэг өөрийгөө танилцуулах харуулахыг ингээд тэр хүнтэй бичих нь аль хэдийн сэтгэл дотроо аль хэдийн ингээ араар тавьсан ч юм уу те боломж гарвал би энэ хүнтэй уулзсандаа гэдэг тийм сэтгэл аль хэдийн хүний тархин дотор орсон байгааг илэрхийлээд байна гэдэг яг уу. Ил ухамсартай үгүй гэж байгаа ч гэсэн одоо тэр далд ухамсартай бол аль хизээнэ тэр хүнийг бодоод эхэлсэн байдаг байхгүй. Тэгээ нэгэнд тэр хүнийг бодоод гой сайхныг бишрээд те уулзахыг хүссэн бодлоо ингээ тээч юм бол боломж олдвол бичлцэж эхэлнэ. Бичлцээд эхлэх юм бол уулзаад эхлэх юм бол татагдаад эхлэх юм бол ойлгомжтой. Тэр энийг л юусэн микро буюу одоо тэр илүү юм жижиг төвшөнд араар тавилт гэдэг. Мэдээж сайхны өмнө харц буруугүй гэж зөрөөд өнгөрсөн сайхан бүсгүй залуун араас болол эсрэг гүйсний хүмүүс бол харна. Гой үнэртэй энэ сайхан царайтай цэвэрхэн арьстай ингээд. Гэхдээ тэр сошиал хаяар нь байнгын идэвхтэйгээр оруулсан одоо зураг болгон дээр нь, стори болгон дээр нь, тэр одоо оруулсан рил бичлэг болгон дээр нь зүрх дарж магтсан комент бичээд байгаа бол энэ араар тавилт. Тэр дэрэгдэх байгаа хүнээсээ илүүтэйгээр нөгөө хүнийг сонирхоод эхэлсэн биз дээ. Тэр нөгөө хүний гой сайхныг хараад ханашгүй болцсон биз дээ. Тэр нөгөө хүн нэг удаа хай гэж бичих юм бол хай гэдэг ингээ байгаагаа хөт бэлэн болцсон биз дээ. Тэгэхээр эн чинь л ерөөсөө тэр араар тавилтын хамгийн ихний жижиг суурийг тавьж өгч байгаа гэсэн. За тэрийн тэгээ зүгээр өнгөрүүлж штэ. Энэ уус ингэчлээд энэ үсэг шалтгаан хүүхэн харжлээд эсвэл ингээл гой залуучуудыг харжлээд ингээд. Гэхдээ тэндээс тэр хүн харилцаагаа үн цэнгүй гэдгээр ойлгуулад шүү. Тэр хоёрын харилцаанд ямар ч үн цэн байхгүй болчихж байгаа шүү. Гэхдээ энэ бол зүгээр нэг ганц нэг хүмүүс дээр ингээл хаяа нэг олонний танил хүмүүс дээр зүрх тарахыг хэлээгүй шүү. Байнгын давтамжтайгаар нэг хүний оруулсан юм болгон дээр нь зүрх лайк дарж тэрэн дээр комент бичиж чат бичиж ингэж хариу нэгдэг ин хүлээдэг хүмүүсийг хэлж байгаа. Заах би хартай хүн байна гэд ер нь бол зарим нэг хүмүүс л тэр хүлэмжшүрдэг шүү дээ. Би бас амар хартай гэл те. Тэр хүмүүс одоо өөртөө яаж хянд ч юм уу хамгийн түрүүнд тэр хартай гэдгээ мэдчихнэ гэдэг чинь тэр хүн хүлэмжшүр. Тэгсэн хэрнээ бас нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Яадын би хартай гэд. Тэрийг өөрчлөхийг хүсдэггүй. Угаасаа наата чи ингэхгүй бол ингээд ийдэг гэд ингээд те. Тэгэхээр тэр баг харталтаа баг өөрийнхөө нэг имиж болгоцсон, өөрийнхөө нөгөө гоё нөгөө те стил болгоцсон баг тийм хүмүүс байдаг штэ. Тэгэхээр ийм хүмүүс одоо хамгийн түрүүнд яаж өөрийгөө хянах хэрэгтэй юм бэ? За энэ дээр эхлээд нэг сонирхолтой судалгаа ярьж байвал Оросд сая нэг судалгаа болсон юм байна л да. Яа гэм бэ гэсэн чинь эрэгтэй хүн өөрийг нь стресстүүлээд байгаа эмэгтэй хүнд дурладаг. Өөрөөр хэлбэл стрессээс ялгарч байхдаа эрэгтэй хүн дурлж идэг гэсэн. Эмэгтэй хүн өөрт нь өгöd байгаа хүнд дурладаг буюу одоо юу гэдэг бэлгийн харилцаанд орохдоо
Эсвэл сонирхолтой тийм том surprise ингэж авах таа ч гэдэм үү те. Тэр байнгын ингэж нөгөө хамт байх үедээ дурлаад байдаг окситоцин ялгарх үед. Тэнгүүд энэ судалгаан дээрээс нийтээрээ манай Азийн ч гэдэм үү одоо энэ соёлыг харах юм бол нэг эрэгтэй нараас нь илүү гүйдэг, гуйдаг гэж нэг юмуд байдаг шүү дээ. Тэгээ эмэгтэй нь арай илүү үнцэнтэй байх ёстой гэдэг. Тэнгүүд энийг одоо нөгөө мухар сүсгтөнгүүд буюу нөгөө буруу одоо шашинд зангуйлчод гэх юм уу та эмэгтэй хүн ааштай байх хэвээр бусдыг үл хүндэтгсэн байх хэвээр энийг илүү улам доош нь дарж ингэж доромжилж явах хэвээр ингэж энэ миний үнцэнтэйг ойлгоно гэж буруу ойлголт яваад байдаг. Тэнгүүд нөгөө хүний одоо нөгөө хайранд өссөн ч гэдэм үү эсвэл хүнийг яаж хайрлахаа мэддэг өөрийнхөө төр дууралсан хайрлсан итгэлтэй батумж байдаг зарим нэг цөөхөн хийтгэн залуучууд бол тэр муухай аашилж байгаа тэр өөрийн доромжилж байгааг ч үл тоогоод зөвхөн тухайн эмэгтэйг хайрласаар л байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл маш хүлцэнгүй байдаг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр хүн өөрийгөө хартай гэд хүлээн зөвшөөрчихжээ. Тэгвэл та үнэхээр яг өөрийнхөө үн цэнийг ойлгуулах гад эсвэл өөртөө итгэлтэй байдлаа хэн нэгэнд нотлох гээд батлах гад тэгээд байгаа юм уу? Эсвэл тэр хүн чинь үнэхээр л ирээд олдохгүй эрдэнэ хин нэг нь харах юм бол шүүрээд авах гэж байгаа юм шиг тийм сувдан шигтгэх юм уу? Үгүй тийм юм бол заавал олонний нүд орсон тийм хортой юмар яана вэ? Өөртөө тохирсон зөвхөн өөртөө хайртай хүнтэй байгаа ч гэж зөвлөнө. Нэгдүгээр. Хоёрдугаарт би энэ хартай байдлаа болмоор байна гэж ирж байгаа бол хамгийн түрүүнд өөрөөсөө асуух асуулт нь саяны хэлсэн асуулт. Би бодиттой зүйлийг ургуулж бодоод байгаа юу? Бодит бус зүйлийг ургуулж бодоод байгаа юу? Эндээс эхэлнэ гэсэн үг. Тэгээд за тийм байна би бодит бус юмыг ургуулж бодоо хитрхи хийнэж бодоод байгаа юм. Тэгвэл яаж энэ ургуулж бодоод байгаа болиулах юм бэ? Би ингэж хийсээр юм бодохоо болж чадахгүй байна гэдэг юм бол тэндээс бага насныхны амьдрал руу бид нэр орж эхэлдэг гэсэн. За хинтэйгээ амьдрдаг байсан айлын ганц байсан юм айлын бага байсан юм том байсан юм аавч хоёр нь яадаг байсан юм. Ингээд тэр өссөн орчноосоо хүүхэд хаанаас травма авсан байна. Тэр хүн хаанаас тэр гэмтлийг мэдэрсэн байна. Хаанаас тэр орхигдсон мэдрэмжийг авсан байна. Хизээнээс ганцаардсан мэдрэмжийг авсан байна. Энэ хүндээ яагаад дурлсан байна. Үнэхээр эн чинь хайр юм уу эсвэл та зүгээр ердөө л нэг хэрэгцээгээ хангах гад хажуудаа байлгаад байгаа тэр хүн чинь юм уу гэдэг нь хүртэл гараад ирдэг байхгүй. Тэгэхээр та үнэхээр яг тэр хартайдаа байгаад байна уу? Таныг ийм хартай болгосон байна уу гэдгээс ахуулаад өөрийнхөө хартай гэж хүлээн зөвшөөрч байгаагаас нь асуух асуулт нь арай өөр болол явж байна л та тийм. Тэр одоо тэр өөрөөсөө арай илүү хүнтэй байгаа хүний гаргадаг үйлдэлийг мэдээж харталт бол байж л таараа. Одоо харталт байж л таараа гэхээс илүүтэйгээр одоо юу гэдэг тэр нэг үл итгэсэн тэр нэг айцтай орхиод явчих гэдэг айц тэр хүнд байгаа штэ. Тэгэхээр тэрийг одоо яаж илэрхийлэх вэ? Одоо юу гэдэг за чи угаасаа намайг хаяа явах юм чин дээ гэж удаг гэдэг үгээс угаасаа эхэлдэг байх. Одоо тэгээд яг тиймэрхүү юм би зөндөө жишээ ингээд сонсчлээсэн л та. Одоо ингээд адилхан л ингээд урлаг мөрөлт ажилладаг хүмүүсээс ангууд ингээд өөрийг нь яагаад ч хуахтал ингээд чи угаасаа надаас гоё чамд байдаг үстэй. Надаас гоё чамд байгаа л үстэй. Чи ингээд гарч явал тэгнэ л үстэй гэд. Тэр үгээр ингээд идэж эхлээл те хажууд нь сууж хахт нь хүртэл ингээл химлээл үлд итгээл тэгэл гараа явсан хойно одоо юу гэдэг ингээл араас нь залахгүй малахгүй ингэж байж байжснаа гэртөө өдрөнгүүд чи яасан нөгөө л нэлээд найзтайгаа уулзаад тэр чинь битгий ч юм уу ингээд тэр нэг дахиад нэг сэтгэл зүйн хүчирхийлэлт ч юм уу нэг юмд ингээд торон дотор ингээд нэг байлгах гэдэг нэг тийм нэг хэв шинжүүд байгаад одоо тэр хоёулынх нь ярьж байгаа тэр баг тэр хүндрээд байгаа тэр 3 дахь шатлалын хүмүүсийн баг нэг хэсэг юм шиг надад бодоод байна. Өнөөдөр миний эцэг ингэж явандаа баг тэр хэмжээнд очиод нэг өдөр гэрээс нь гарахгүй цоожлоод ч юм уу те зодож нүдтэгч барах болчих гээд байгаа юм шиг тийм. Одоо бол тийг сандаад байдээ. Нөгөө өөрийнхөө стандарт таарсан хүнийг сонгох гэдэг байгаа чинь л юм гэсэн үг байна. Та үнэхээр өөрөө одоо ийм олонний танилттай нийгэмд эзлэх байр суурь айл хэзээ олцоод ингийн нэг монгол залуутай одоо ингээд сууч ол нөгөө хүн чинь тэртээ тэргүү таны карьерийн төвшөнд хэрвээ биш болвол өөрийгөө байнгын тантай харьцуул. Тэр бичигдээг хууль эмэгтэй хүнч тэр эрэгтэй хүнч тэр өөрөөс нь илүү ахмаг карьертэй байх юм бол тэрэнд байнга санаа зовж идэв. Ижил төвшөнтэй байж аль аль нь өөртөө итгэлүүд хийвэн байдаг. 1000 гой хайранд үссэн, 1000 гой харгуу, 1000 ингээд аюул зүй хүмүүжлэр өсөд би болцсон хүн байсан ч өөрөөсөө илүү карьертай, илүү олонний танил, илүү олон найз нөхөдтэй ийм хүнтэй байхдаа автоматар төгшөр өсч эхэлж идэг буюу тухайн хайртай хүнээ алдчих байдаг гэдэг мэдрэмж инстинктээс төрж идэг. Энийг өөрчлөх боломжгүй. Тийм учраас нөгөө зиндаа нэгтэй хүнтэйгээ бай гэдэг чи өөрөөсөө мөнгө төгрөгөндөө биш. Тэр нүдэнд харагдаж гарт баригддаг зүйлэндээ биш.
сэтгэл зүйн хувьд тэр өөрийгөө хүлээн зөвшөөрөх тэр хэрэгцээ хангагдсан байдлын хувьд үнэхээр чиний оршин байгаа чинь л надад хангалттай. Чиний амьсгалж байгаа чинь л надад болоо гэдэг хүнтэйгэл байх хэрэгтэй байхгүй юу? Гой сайхан болохоор нь, өнгөтэй төрхтэй болохоор нь, олонний танил болохоор нь, өөртөө итгэлтэй болохоор нь сонгосон сонголт бол энэ хайр биш, энэ хэрэгцээг хангах чинь ямар нэгэн байдлаар нэгээ татсан нэг юм учир байна л гэсэн үг. Тэр учрынхаа зангилааг тайлаад өгч юм бол энэ хоёр хүн өссөн үсээгөө мөрөөрөө хөвгөл явна тий. За тэгэхээр манай Монгол одоо мэдээж өөрөө энэ салбарын учраас тодорхой хэмжээний судалгаа энэ төр бас байдаг бах тий. Ер нь хэр хартай вэ манай ерөн залуучууд? 2018 онд хийсэн судалгаа ирсэн. Тэгэхээр харталтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллийн салтууд 4000 давсан тоо байсан. 1 жилийн хугацаанд. Тэгэхээр 3 сая хүн амтай шүү дээ манай. Тэгээ ингээд нийтийн Монгол улстай хийсэн судалгаагаар л 1 жилийн хугацаанд 4000 хосууд харталтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийллийг хоёр тийш явсан. Зодсон, нүдсэн, сэрдсэн, сэтгэл зүйн хүчирхийлэлд давтуулсан ч гэдэг. Тэгээ ийм байдлаасаа болоод эндээсээ 500-аад орчим хүн бол одоо шоронгийн хаалга татсан. Тэгэхээр олон улсад бол харталт бол яатчгүй өвчин параноид төрлийн сэтгцийн эмэгтэй хүнтэй таарсан бол аль болох тэндээс нөхцөл байдлаас зайлсхийх ёстой буюу цухтаах ёстой, зайгаа барих ёстой, тэмцэлдэж болохгүй, ойлгох гэж хичээж болохгүй, ойлгох тусам нь илүү наалтна гэсэн үг. Хамгийн түрүүнд мэрэгжлийн хүнд зөвлөж өгч болно, эсвэл тэгэл тэнд нь орхисон л дээр гэсэн үг. Одоо нэг манайханд нэг ийм зан чанар байдаг те. Би засаад авчнаа гэл. Хөрх ямтыг нэг яалтчгүй ийм хүн юм аа. Гэтэ надад амар хайртай юм аа. Гэтэ энэ хүн баг параноид байсан ч эн чин өнгөрсөн одоо тий үйл явдлаасаа болоод гэр бүлээсээ болоод тэрнээсээ болоод эсвэл өмнөх эксээсээ болоод ийм болцсон. Би засаад авчнаа гэл. Мазохист хүн штэ. Нөгөө нарциссистийн дам хамааралтай хүн буюу хэд хүлцэнгүй хүн тийм байдаг. Нарцисст ээж автаа эсвэл нарцисст одоо хин нэгэнтэй илүү энэгчлэлтэй өссөн болвол автоматар тийм хүмүүсийг хайж идэг. Бүр засгаад хайрлах гад өөрийг нь ингэж утсан хөлтэй шиг байлгах хүнийг хайж идэг байх нь шүү дээ. Хин нэгнэр одоо өөрөөрөө шийдвэр гаргаж чаддгүй заавал тухайн хүнээс хамааралтай байх гад бүхий л амьдрал нь зөвхөн тэр хүний одоо салшгүй нэг хэсэг нь болсон хүнээс угаасаа хайж идэг. Тэгээ ийм төрлийн хүмүүс бол эхлээд та хитрхи юм байна энийг ойлгох хэрэгтэй гэдэгт бас л цаг хугацаа нэлээд шаардна л та. Нэг хилээд угаасаа хүлээж авахгүй ойлгохгүй арга техникүүдийг хэрэгжилж ижил хүлээн зөвшөөрүүлж ойлгуулж нүдийн нээлгэж хамрын нээж амьсгаа авахулна л гэсэн. Тэр хүртэл тэгэл тэгжил амьдрна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө бас нэг хэрэгцээг хангаад байгаа байхгүй юу тэр чинь. Тэр хүнээс сороод байгаа юм байгаа гэсэн. Тэгэхээр өөрийгөө хартаа гэдгийг мэдж байгаа тэрийг бас арайч бас нэг аюулын түвшинд очиж байгаагүй. Гэхдээ хүн бас ер нь өөрийгөө ер нь мэддэг гэж би боддог байхгүй юу. Би ер нь хартаа гэдгийг мэдж байгаа хүн би энэ харталтаас болоод нэг өдөр дэлбэр нэг өдөр би хүн барьж авч зодно гэдгийг ер нь хүн мэдчил байдаг цаана гэд би яг ер нь бол тэгж боддгийн. Тэгэхээр хэрвээ хосууд ч бай за хувь хүн ч бай те өөрийгөө тэрийг мэдж байгаа бол ер нь тэрийг хүлээн зөвшөөрж байгаа бол сэтгэл зүйч дээрээ зөвлөгөө аваад те энэ зөвлөлийг аль болох хол явахаас өмнө хол отчихоос өмнө засаа залруулад те тэгээд тэр өөрийнхөө тэр шинэ гоё стандартыг те өөрийгөө шинэ хүнийг бий болгоход гоё төвлөрч ажиллаж агаад магадгүй тэр цагт ахаад гоё бүр илүү гоё хүссэн мөрөөдсөн шинэ хайр дурлалтай гоё сайхан амьдралтай урт удааны сайхан юм тогтсон амьдралтай бас байх боломж байна. Энд чинь нөгөө шинжлэх ухаанаар те хүний сэтгэл зүйг одоо судлаад биднэрт бэлэн ном тогтмол ингэж гаргаж өгөөд судалгааг нь хийж өгөөд энэ мэрэгжлийн хүмүүс байгаад энд нь ингээс суугаад ярилцах гад байж байгаа. Тийм тохиолдолд бид аль болох энэ одоо юу гэдэг тусламжийг авсан л надад зөв санагдчихэв. Тэгвэл бид нар найз нөхдөөсөө ярилцаад ч юм уу гэр бүлийн амьдралаа ярилцаад тийм зөв зөвлөгөө авч чадахгүй. Аав ээжээсээ тийм зөв зөвлөгөөс авч чадахгүй. Шал өөр насны, өөр үед амьдарч байгаа, өөр генерашнүүд ч бид нар чинь тийм. Тэгэхээр яг мэрэгжлийн хүний зөвлөгөөл ерөөсөө яг энэ харталтай тулгарч байгаа, тэмцэж байгаа гэр бүл болно. Тэг яг энэ захиан дээр бичсэн байгаа эмэгтэй ч гэсэн ерөнхийдөө нэг л гэр бүл болсон юм байгаа тохиолдолд сэтгэл зүйн гой зөвлөгөө аваад хамтдаа очиод ингээд бас ярилцаад үзсэн. Дээр юм шиг санагддаг. Угаасаа би ч гэсэн ер нь бол бас тийм бодолтой байдаг. Нэг хүн хардуулаад тэр нэг үйл хийгээд нэг юм хардуулаад байгаа хин нэгэн ч байгаа. Хардаад байгаа ч нэг нь байгаа. Тийм. Тэгэхээр заавал нэгэндээ буруу өгөхгүйгээр те энэ асуудлыг бас хамтдаа шийдэх бас боломжтой л гэж би хараад. Тийм. Хэрвээ та өөрийгөө хартай гэж мэдээд байгаа бол зөвхөн би хартай шүү гэдгийг одоо ойлгоод байгаа бол
танд түгшүүр аль хэзээ үүссэн байгаа. Anxiety гэдэг юм чи хүний дотроос нь идчихэдэг. Яваад ингээд стресс зүйлж идэг. Стрессийн цаашдаа ингээд удаан хугацаанд үргэлжлэх юм бол депресс буюу сэтгэл гутралд оруулж идэг. Юунд сэтгэл ханахаа байж идэг. Тэгэхээр мэдээд байгаа бол эртхэн мэрэгжлийн хүнээс туслалцаа хүс. Энэ хаартай байдлыг яаж болиулах уу, яаж бууруулах уу? Би одоо үнэхээр ингэж юм бодоод идэм юмс бол одоо тухайн хүнийхээ үйлдэлээс болоод идэм юм. Хүн өөрөө өөртөө ярилцаж байх үедээ зөрчилцөөр л байдаг байхгүй. Нэг бол тийм, нэг бол үгүй. Найзтайгаа ярьж байх үедээ найз бол өөрийнхөө туршлага дээр үндэслэл өөр зөвлөгөө хизээж тэр хүний оронд өөрөө байж үзье. Мэргэжлийн хүн яаж туслах вэ гэхээр бүх юмыг онлайн дагуу, практикийн дагуу, хийсэн судалгаа шинжилгээний дагуу, ашиглагддаг техникийн дагуу тодорхой асуултуудыг асууна, асуумжуудыг аавна, онцлогоонуудыг гаргаж ирнэ. Тэгээд гарц гаргалтайг хамтдаа хайж өгч идэв. Хүн мэргэжлийн хүний асуултанд хариулж байхдаа өөрийнхөө хариулж чадаагүй, олж чадаагүй тэр хариултыг олж идэг. Тийм юм байна. Тэгэхээр хариултал хэдийн дотор нь ээждэг. Тэр зүгээр анзаараагүй, тухтаа бодоогүй, тухтаа ярилцаагүй л ээждэг. Зөв асуултаа асуугаагүй. Тэгэхээр сэтгэл зүйчдийн хамгийн номер 1 ур чадвар нь бол миний бодлоор зөв асуултыг асуудаг үйлчлүүлэгчээс. Буруу асуулт асуучвал буруу сэдрэн болохгүй юм нэ, санахыг хүсээгүй юм сануулна. Тэгэхээр зөвл асуултуудыг яг л баримжааны дагуу асууж авах хэрэгтэй. Ихэнх миний ингээл ер нь ингээл сошиал муучлаар харж байгаа юм ингээл нөгөө хардаад байгаа хүнийг л буруутгаад л тэр хүнийг бас нөгөө хүчин зүйлүүдийг нь ярьдгүү ч юм уу те энэ харалтаа өөрөө ханаас үсээд байгаа тэр цаанаас тэг нөхөр байгаа даа шүү дээ те хардуулаад байгаа нэг нөхөр байгаа даа шүү. Тэгээ дээрэс нь эн чинь нөгөө хинч тийм төрөлхийн бүр амар хүн зовоочи барьчи гэдэг юм чинь бас хиймлэр зохиомлоор үүсэж байгаа юм учраас хинт ч ингэж гоё гэрэл асах боломж байдаг те хинт ч юм засрах боломж байдаг гэх мэтчлээ яг нөгөө гоё юм гоё хүмүүст ингэж нэг арай өөр гоё зөвлөгөө те нэг арай нэг гоё өөр санаануудыг би бас өгч чадсан ноор болсон байх гэж би бодож байна. Тэгээд тийм байна. Таны цаашдын ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчийн бас тань зориулсан гарын бэлэг байгаа. Нэвтрүүлгийн дэмжиж ажиллагч Элит цэцгийн салон. Цэцгийн соёлыг элит цэцгийн дэлгүүрээс. За энэ манай элит цэцгийн дэлгүүрийн бэлэг маш гоё юмхтэй байна. Тэгээ маш олон хүмүүс олон гэр бүлүүдэд олон залуу хүмүүстэй асуудаад те ганцхан бас гэр бүлээс идэвхтэй мэдээж өөрөө ч юм бол бүхэл сэдвэр бүхэл сэтгэлийн асуудлуудаар хүмүүс зөвлөгөө өгөхөд бас өөрийгөө нэлээд зориулж одоо бас бүр доктор болох гай явж байгаа юм ихтэй. Тэгэхээр цаашдын ажилд нь амжилт хүсэж гоё санаан баглаа бэлгэлж байна. Баярлалаа. Тэгээд олцоод баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ энэ удаагийн дугаар өгөр өндөрлж байна. Дараа дахин уулзлаа. Түр баярлалаа.